За нүгээс энэ бол мэдээж weekly-д ганц удаа явдаг биткойны анализ. За биткойны өмнөх анализээр ярьжсэн. Ерөнхий мажор навтай байгаа tourism төлөв нь minor downтай болцоо. Minor-оор одоо down үйлгүй яваад down impulse үйлгүй нь яваад tourism төлөвөр нэг. Тэгээ ерөнхийдөө өмнө ярьжсэн үйлгүй бол явсан. За reverse явсан, доош уналт хийсэн, tourism төлөвлөгөө ирсэн. Fibonacci-гийн 50 дээр тулсан. Өмнө оролцоо break хийх гэж чадаагүй fake out хийгээд үндсэн үйлгүй нь impulse үйлгүй нээж байгаа. Одоо миний харж байгаа зэг хаана вэ гэх юм бол ерөнхийдөө л хамгийн макста 67344 үн хүртэл унах ёстой гэж харж байгаа. Окей. За тэгэхээр одоо энэ импульс өөрөөр хэр сайн явж байгаа. За тэгээд daily дээр бол ерөнхийдөө энд reverse хийсэн гэдэг байгаа. Энд буцаад доошоор reverse хийсэн. Энд доошоор reverse хийсэн гэдэг байгаа. Энд ороод daily-гийн ороолын дэмжлэг байгаа гэж харагдаж байгаа. Энэ зөв үү гэдгийг шалгаад үзэх юм бол ерөнхийдөө зөв байгаад байна. Окей. За 4 цаг дээр бол ерөнхийдөө 4 цагийн uptrend buying zone-тэй хэвээр байгаа. Энэ бол асуудал болж байгаа биткойнд. Тэгэхээр биткойны хувьд бол энэ 4 цагийн after buy дээр reverse хийснээс хойш энэ down reverse огт хийгээгүй байгаа. Тэгэхээр daily-гийн impulse-ыг явуулахын тулд энэ заавал down reverse хийх ёстой. Тэгэхээр daily-гийн impulse явахын тулд энэ down reverse хийгээд TRACE-ийн төлөвлөгөөнөө авчираад тий 4 цагийн TRACE-ийн төлөвлөгөө аль болох богинохоо ирээд тэгээд impulse төлөвлөгөө нь доошоо унах хөстөө 65000 үн дээр харагдаж байна. Тэгэхээр энэ маань хэр үнэн бэ гэж харах юм бол ерөнхийдөө маань 72700 руу унаад дараа нь бол 66695 руу унах хөстөө. Энд яагаад улаан юу маань арай л өөр харагдаад байгаа юм. Лайн маань энэ лайн л адилхан лайн л баймаар. Тэгээ арай жоохон өөр үн дээр заагаад байна. За яг наривчлалтай харагдахаараа тэгж харагдаж болох юм. Окей. 65166 руу унах боломжтой байгаад байгаа. За энэ анализ бол өөрчлөгдөхгүй. Тэгээд энэ уналтын дараагаар буцаад биткойн өсч эхлэх ёстой. Буцаад биткойн өсөхдөө бол ерөөхдөө өмнө оройгоо эвдээд TRACE-ийн төлөвлөгөө авчираад импульс төлөвлөгөө хийх ёстой байгаад байгаа. Тэгээ энэ өсөлтөн дээр бол үндсэн мажорын өсөлтөө харах юм бол мажорын өсөлтөөрөө ерөөхдөө Fibonacci-гийн 61.8 гэж үзэх юм бол 125 л өсөх ёстой. За ийм биткойны анализтай сууж байна. Бүгдээр амжилт хүсье. Баярлалаа. Баяр таа.